Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ тэгштгэл зохиож бодлого бодно. Нэг хичээл дээр бүгдээрээ тэнцвэрийн тэмдгийн 2 талтай хавсагчтай тэгштгэл бодож сурсан. За, хичээлийн маань гол зорилго бол тэгштгэлийг ойлгох, бодох. Тэгштгэл гэж юу гэлэх вэ гэхээр үл мэдэгдэх хэмжигт түүнийг агуулсан тэнцвэрлийг тэгштгэл гэнэ. Үл мэдэгдэх хэмжигт түүнийг олохыг тэгштгэл бодох гэнэ. За, тэнцэтгэлийн тэмдгийн 2 талыг тэгээс ялгаатай ижил тоон хуваахад үнэн тэнцэтгэл гарна. За, эхний жишээ бодлого. Дараах бодлогыг ямар аргаар бодох вэ? За, малчин мал тоолгоор 520 толгой мал тоолуулжээ. Бог мал нь бод малаас 4 дахин олон бол бог болон бод мал тус бүр хэдэн толгой байсан бэ гэдгийг бүгдээрээ бодож олъё. За, багш нь хэсгийн аргаар бодсон байгаа. Тэгэхээр бод малаа 1 хэсэг гэж зурсан. За, бог мал нь бод малаас 4 дахин их гэсэн учраас 4 хэсэг. За, нийт хэсэг нь 5 болж байгаа. Тэгэхээр бодлогын маань өгөгдлөөсөөр нийт тоо толгой хэмжээ нь бол 520 гэсэн. Тэгэхээр 520-ыг 5 хуваагаад 104 буюу 104 нь бод малын тоо толгой. За, одоо бүгдээрээ бог малынхаа тоо толгой хэмжээг бодож олъё. Бод малын тоо толгойноос 4 дахин их гэж байгаа учраас 104-ийг 4-т дүржээд 416 бог мал байсан бахнэ. За, одоо бүгдээрээ уг бодлогоо тэгштгэл зохиож бодъё. Тэгвэл багш нь бод малаа x гэе. Бог малаа бод малаас 4 дахин их гэсэн байгаа учраас 4-ийг үрчгэн x буюу 4x. За, эндээс бүх малын хэмжээ маань x дээр нэмэх нь 4x тэнцүү 5x. За, нийт тоолуулсан тоон толгой хэмжээ бол 520 гэж байгаа. Тэгэхээр 5x тэнцүү 520. Эндээс бүгдээрээ x утгыг бодож олъё. Тэгэхээр 5-ыг хэдээр үржүүлвэл 520 гарах вэ гэхээр x тэнцүү 520-ыг 5 хуваагаад 104. За, 104 бол бод малын хэмжээ. За, бог малын хэмжээ нь бод малын хэмжээнээс 4 дахин их гэж байгаа учраас 104-ыг үрчгэн 4 буюу 416. Тэгэхээр саяны бодлогоо бүгдээрээ тэгштгэлийн аргаар бодлоо. За, дараагийн бодлого. Математикийн багш 6 дугаар ангийн сурагчдыг 4 сурагчтай багуудад хуваахад 3 сурагч үлджээ. Анги 39 сурагчтай бол хэдэн багт хуваасан бэ? За, бодолт. Хуваахад үлдсэн сурагчдын тоог нийт сурагчдын тооноос хасна. Тэгэхээр 39-өөс хасах нь 3 тэнцүү 36. Одоо 4 сурагчтай багуудад хуваасан тул 36-г 4-т хуваагаад 9. Тэгэхээр 9 баг болгон хуваасан байх нэ. За, бүгдээрээ уг бодлогоо тэгштгэл зохиож бодъё. Бүгдээрээ багийн тоог x гэе. За, 4 сурагчтай багуудад хуваасан тул 4-ийг үрчгэн x буюу 4x. Эндээс 4x дээр нэмэх нь 3 тэнцүү 39 гэсэн тэгштгэл зохиолоо. За, одоо бүгдээрээ тэгштэглээ бодъё. 4x тэнцүү 39-өөс хасах нь 3 буюу 4x тэнцүү 36. Эндээс 4-ийг хэдээр үржүүлбэл 36 гарах вэ гэхээр x-ийн маань утга тэнцүү 9 буюу за, хэдэн багуудад хуваасан бэ гэхээр 9 багт хуваасан байна. За, дараагийн бодлого. Туяа номын дэлгүүрээс 3 ижил ном авч 15,000 төгрөг төлөөд 3600 төгрөг хариулж авчээ. Тэгвэл нэг ном ямар үнэтэй байсан бэ? За, багш нь эхлээд ном авахдаа зарцуулсан мөнгөнийхөө хэмжээг олсон байгаа. Тэгэхээр 15,000-аас хасах нь 3600 буюу 11,400 төгрөгөөр ном авсан. За, эндээс 3 ижил ном авсан учраас 11,400-гээ 3-т хуваагаад 3,800 буюу нэг номны үнэ нь 3,800 төгрөг байсан байна. За, одоо уг бодлогоо бүгдээрээ тэгштгэл зохиож бодъё. Тэгэхээр нэг номны үнэ бүгдээрээ x гэж авч үзье. Тэгэхээр 3 ижил ном гэсэн учраас 3-ыг үрчгэн x буюу 3x. Эндээс 3x дээр нэмэх нь 3600 тэнцүү
15,000 гэсэн тэгштгэл үүсэж байна. За одоо бүгдээрээ тэгштгэлээ бодъё. 3x тэнцүү 15,000-аас 3,600 гасаад 11,400. Эндээс 3-ыг хэдээр үржүүлбэл 11,400 гарах вэ гэхээр x-ийн маань утга 3,800. Тэгэхээр нэг номны маань үн 3,800 төгрөг байна. За дараагийн бодлого. Аавын нас 44 ба 3 хүүгийн насны нийлбэр 18 байв. Хэдэн жилийн дараа аавын нас хүүхдүүдийн насны нийлбэртэй тэнцүү болох вэ? За одоо бүгдээрээ тэгштгэл зохиож бодъё. За эндээс ямар тэгштгэл үүссэн бэ гэхээр 44 дээр нэмэх нь x тэнцүү 18 дээр нэмдэг нь 3-ыг үржих нь x буюу 3x. Эндээс ямар тэгштгэл үүссэн байна вэ гэхээр бид бүгдийг мэддэг тэнцүүгийн тэмдгийн хоёр талтай хувьсагчтай тэгштгэл үүссэн байна. За одоо бүгдээрээ тэгштгэлээ бодож чадна тийм үү? Аль ч хувьсагчийг нь устгаж болно. Тэгэхээр багш нь уг x хувьсагчийг устгахын тулд за хоёр талд нь нийтлэн сөрөг x бичиж өгнө. Тэгэхээр 44 дээр нэмэх нь x хасах нь x тэнцүү 18 дээр нэмдэг нь 3x хасах нь x болж байна. За одоо бүгдээрээ төсөөтэй гишүүдэд бэгтгэе. За энд бол x болон сөрөг x байна. За нөгөө талд нь бол 3x болон x байна. Эндээс x-ээс x-ийг хасгаар тэг болоод устчихна. Тэгэхээр 44 тэнцүү 18 дээр нэмдэг нь 3x-ээс x-ийг хасгаар 2x. Цаанаас тэгштгэл маань 26 тэнцүү 2x. 44-өөс 18-ыг хасаад 26 тэнцүү 2x. За 2-ыг хэдээр үржүүлбэл 26 гарах вэ? Тэгэхээр 2-ыг 13-аар үржүүлбэл 26 гарах буюу x-ийн маань утга 13 гэж гарч байна. Хэдэн жилийн дараа аавын нас хүүхдүүдийн насны нийлбэртэй тэнцүү болох вэ гэсэн учраас за одоо бүгдээрээ анхны тэгштгэлтэй уг болсон тэгштэглийнхаа шийдийг бичиж бодъё. Тэгэхээр 44 дээр нэмэх нь 13 тэнцүү 18 дээр нэмдэг нь 3-ыг үржигдэг нь 13. Эндээс 57 тэнцүү 57 буюу үнэн тэнцэтгэл үүсэж байна. За хэдэн жилийн дараа аавын нас хүүхдүүдийн насны нийлбэртэй тэнцүү болох вэ гэхээр 13 жилийн дараа аавын нас болон хүүхдүүдийн насны нийлбэр тэнцүү болох нэ. За гэрийн даалгаварт багш нь нэг бодлого өгье. Аавын нас хүүгийнхээсээ 5 дахин их ба 12 жилийн дараа аавын нас 37 болох бол хүү одоо хэдэн настай вэ гэсэн бодлогыг бүгдээрээ тэгштгэлийн аргаар бодоорой. Тэгээ багш та зургийг нь дараад явуул чалгуулаарай. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.